За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр ерөнхий биологийн 2 дахь лекц эсийн тухай орох нэ. За эс гэж юу вэ? Эсийн онол гэж юу вэ? Эсийн бүтэц гэж юу вэ? Ургамал амьтны эсийн ялгаа ямар онцлог шинжүүд байдаг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За эс гэж юу вэ? За эс гэдэг бол аливаа амьд биеийг бүрдүүлж байдаг, биеийн бүтэц үйл ажиллагааг бий болгож байдаг хамгийн жижиг нэгжийг бол эс гэдгээ гэж бид нар үзсэн байна, тийм ээ. За 17 дугаар зууны үед Английн вангуудын нийгэмдийн ерөнхийлөгч Роберт Гук 1667 онд бол микроскопыг сайжруулж ажиллах үйл явцыг шалгаж үзэх зорилгоор туршилт хийгээд за тэр туршилт нь бол ургамлын үүсэн дээр нимгэн зүслэг хийж харсан байдаг. За энэ нимгэн зүслэг хийж харахад бол үүс нь ханаар тусгаарлагдсан жижигхэн орон зай нүхсэв байхыг бол олж харсан байдаг. Тэрхүү нүхсэвээ олж харангуудаа эс гэж нэрлсэн байдаг юм аа. Тэгэхээр энэ нь бол ургамлын эсийн гаднах бүрхүүл байсныг бол тухайн үедээ мэдээгүй байдаг. За дараа нь бол энэ ургамлын эсийн гаднах бүрхүүл хана байсныг бол биологч нар маань тодорхойлсон байдаг. За түүнээс хойш биологчид микроскопоор ургамлын эдийг судалж үзээд хатсан үүсэд Роберт Гукийн илрүүлсэн жижиг нүхсүүд ургамлын амьд эсэд мөн байдаг болохыг тогтоосон байдаг. За мөн тэр хоосон орон зай биш цэлцгэнсэн шингэн байдгийг бас агуулсан байдаг байна. За ингээд бол ерөнхийдөө эс гэдэг зүйл маань бол гадуура давхраатай, дотроо шингэнтэй, шингэн дотроо ертөнцрүүд оршихуунуудыг агуулсан ийм хамгийн жижиг хэсэг болохыг бол тогтоосон байдаг байх нэ. За 19 дугаар зууны ихэнх үед микроскопийн хүчин чадал нэмэгдэж судалгааны аргууд нарийсаар эсийн тухай мэдлэг улам үнзгэрсэн байна. 1825 онд Япуркин 1778-аас 1869 онд амьдарч байхдаа эсийн доторх шингэнийг бол протоболозон гэж нэрлсэн байдаг байна. 1831 онд бол Английн эрдэмтэн Браун эсийн хамгийн чухал ертөнцөр болох бөөмийг нээж байжээ. За энэ бүх нээлтүүд нь бол эс бол бүх ургамал амьтны бүтцийн анхан шатны нэгж юм аа гэдэг төсөөллийг бол бий болгосон байдаг байх нэ. За тэгвэл эсийн онол гэж юу юм бэ гэж. За эсийн онол нь бол 1838-39 онуудад бол боловсруулагдсан байдаг. За 1838 онд бол Немцийн эрдэмтэн ургамал судлаач Шнайдер ургамлыг эд эсээс тогтдог гэдгийг дүгнэлт хийсэн байдаг. За мөн 1839 онд Немцийн амьтан судлаач Шван амьтны бүтцийн талаар судалгаа хийж байхдаа за амьтны бүтцийн хамгийн жижиг хэсэг нь бол эс юм байна гэсэн дүгнэлтийг бас гаргаж иржээ. За энэ хоёр хүн бол ерөнхийдөө бол одоогоос 200 жилийн тэртээ эсийн онолыг боловсруулж нэгтгэн дүгнсэн байдаг байх нэ. За тэрээр юу гэж дүгнсэн байдаг вэ гэхээр бие махбод эс болон түүний амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээс тогтох бөгөөд эс нь амьтан ургамлын бүтцийн үндсэн нэгж юм аа гэж тодорхойлсон байна. За хоёрт нь бол эс нь бол үржил явуулах бөгөөд амьтан ургамлын өсөлтийн их үндэс болдог юм байна гэдгийг тодорхойлсон байдаг. За эсийн онол нь цаашид хөгжсөөр Немцийн эмгэг судлаач Верхов эсийн эмгэг номонд зүйл бүхэн эс нь эсээсээ үүсдэг юм аа гэдгийг бас тодорхойлж өгсөн байдаг. Эс зөвхөн урд өмнө оршиж байсан эсээсээ л үүсдэг гэдэг тодорхойлтыг улам баяжуулан өргөжүүлж хэлж өгч байжээ. За Оросын эрдэмтэн Кебер гэдэг судлаач сүүнд ижилт амьтны өндгөн эсийг нээгээд за амьд бие бүхэнд үр тогтдог өндгөн эсээс
үүсдэг гэдгийг тодорхойлж өгсөн байдаг байна. За эсийн онол нь 20 дугаар зууны томоохон онолын нэг байдаг бөгөөд энэхүү онолын ач холбогдол нь амьд биеийн эс бүтцийн төсөөтэй байдлуудыг үндэслэн амьтан ургамлын гарал үүсэл нэг болохыг тодорхой харуулсан байдаг. Фридрих Энгельс эсийн онолыг матери болон энерги хадгалах хууль, Чарльз Дарвин байгалийн шалгарлын онолтой дүүцүүлэн өндөр үнэлсэн байдаг. Эсийн бүтэц үйл ажиллагаа хөгжлийн талаар хуримтлагдсан сүүлийн үеийн олон шинэ баримтууд бий болсон бөгөөд энэ онолыг улам боловсронгүй болгоход түлхэж өгч байжээ. За орчин үеийн эсийн онолыг дараах байдлаар тодорхойлдог. За нэгдүгээрт нь бол эсийн эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагаа үржлийн нэг юм гэж тодорхойлсон. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр амьдрал энгийнч бай, төвөгтэйч бай. Эцсийн эцэс түүний бүтэц үйл ажиллагааг генетикийн эс хангаж байдаг. Вирусээс бусад бүх амьд бие эсээс тогтдог бөгөөд түүн дэх бодис энергийн хувирал ашиглалт эсийн түвшинд явагдчихдаг. Мөн эсэд биологийн мэдээлэл хадгалагдан ашиглагддаг. Тэгэхээр эндээс үзэхэд ерөөсөө аливаа амьд биеийн бүтэц үйл ажиллагаа үржлийнх нь нэгжил хамгийн жижиг хэсэг бол эс юм а гэдгийг ерөнхийдөө тодорхойлсон байна. За хоёрдугаарт нь бол янз бүрийн амьтан ургамлын эс бүгдээрээ ижил төстэй байдаг. За ижил төстэй байдаг нь юугаараа юм бэ? Бүтэц үйл ажиллагааны онцлог хамаарахгүйгээр бүх эс удмын мэдээллийг хадгалдаг. За мөн мэдээлэл хувилах замаар дараагийн үр удамдаа дамжуулдаг. Өөрийн үйл ажиллагааг явуулахын тулд удмын мэдээлэл ашигладаг. Энерги хадгалан дамжуулах буюу бодисын солилцоог удирдан зохицуулах ерөнхий шинжүүдийг агуулснараа ижил төстэй байдаг гэж хэлсэн байна. За мөн эсийн үржил нь анхдагч эс хуваагдах замаар явагддаг гэсэн ийм үндсэн 3 шинжээр эсийн онолыг тодорхойлсон байдаг байна. За тэгвэл эс гэж юу юм бэ? За тэгвэл энд одоо зурган дээр харуулсан нь юу байх нь вэ? Эс байх нь. За ямар эс вэ? Зөв амьтны эс юм байна. Тэгэхээр амьтан болон хүний эс бол ийм хагас 100% өндгөрхүү байдаг гэж ярьдаг тийм ээ. За энэхүү хагас 100% өндгөрхүү байдаг эс маань за гадуураа тойроод юу байх нь вэ? Эсийн бүрхүүлтэй. За энэ бүрхүүлийг юу гэдэг вэ? Плазма мембран гэж нэрлэдэг тийм ээ. Мембрантай. За дараагийнх нь болохоор плазма мембран дотор эсийн шингэн байна. Эсийн шингэнийг цитозол буюу цитоплазм гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ эсийн шингэн нь хагас зуурамтгай шингэн байх бөгөөд хагас зуурамтгай шингэн дотор одоо эргэтэнцрүүд байждаг. Тодорхой бүтэц бүхий тодорхой үүрэг гүйцэтгэдэг эргэтэнцрүүд байна. Энийг агуулсан тэр шингэнийг бол протоплазм, цитоплазм гэж нэрлэдэг. Тэгэхээр ургамал дээр бол протоплазм гэж нэрлэдэг, амьтан дээр бол цитоплазм гэж нэрлэдэг. Ерөнхийдөө л энэ эсийн шингэнийг цитозол гэж нэрлэдэг байх нэ. За энэхүү цитозол дотор оргиноидууд буюу одоо тодорхой бүтэцтэй, тодорхой үүрэгтэй эргэтэнцрүүд байна. Тэрхүү эргэтэнцрүүд нь тус бүрдээ үүрэгтэй байдаг. Жишээлбэл Golgi комплекс гэдэг юм. За энэ маань бол юу вэ гэвэл уурэг өөх тосыг ангилан ялгах үүрэгтэй юм эргэтэнцэр байна. За дараагийнх нь болохоор митохондри гэж. Митохондри нь бол энерги их үсрийг бий болгодог. За гүлгэр болон бардзгар эндоплазмын тор. За энэ маань бол уургийн бөөмд хэрэгцээтэй шинэ тэжээлийг зөөвөрлөдөг ийм үүрэгтэй байдаг байна. За энэ
эндоплазмын торон дээр рибосомууд суугаад барзгаар эндоплазмын тор болгодог. Тэгэхээр рибосом гэдэг маань юу вэ? Рибосом бол рибосом нь бол уургийн нийлэгжилтийг явуулдаг. За тэгээд лизосом шимт хичээлийн бодисыг бий болгодог. Гэх мэтчлэн өөрийн гэсэн үүргүүдтэй эргэтэнцрүүд байна. За хамгийн гол чухал эргэтэнцэр бол энэ бөөм байх бөгөөд бөөм нь бөөмийн бүрхүүл, бөөмийн шингэн, бөөмхөн гэсэн 3 хэсгээс тогтно. Гэх мэтчлэн амьтны эс маань плазма мембран, цитозол, за тэгээд оргиноидууд, за мөн оршихуун гэсэн юм 4 зүйлээс бүтдэг байх нэ. За эукариот эсийн бүтцийг үндсэнд нь 4 хэсэгт хуваана. Сая бид нар зурган дээр ирсэн тийм ээ. За нэгдүгээрт нь плазма мембран. Эсийн гадуур хүрээлж түүний дотоод бүрэлдэхүүнийг эсийн гаднах материал болон хүрээлэн буй орчноос тусгаарладаг энэ давхаргыг плазма мембран гэнэ. Өөрөөр бол эсийн хан буюу бүрхүүл гэж нэрлэдэг. За эсийн дотоод орчныг дүүргэсэн урсамтгай хагас шингэнийг бол цитозол гэнэ. Цитоплазм түүнд ууссан уураг, фермент, хичээлийн бодис, ион, бодисын солилцооны янз бүрийн шатанд оролцдог жижиг молекулуудыг энэ хагас шингэн агуулсан байна. За мөн эргэтэнцэр буюу оршихуунуудыг цитозолд агуулах бөгөөд суспенз байдлаар оршиж байдаг. Цитозол түүнд агуулгадаж буй бүх эргэтэнцрүүд оршихуунуудыг хамтдан нийлүүлээд цитоплазм гэж нэрлэдэг. За цитоплазм дотор эргэтэнцрүүд байна гэсэн. Эсийн дотор байнга оршиж айл нэг үйл ажиллагааг гүйцэтгэхэд мэргэшсэн тодорхой хэлбэр төрхтэй өндөр зохион байгуулалттай бүтцүүд байх бөгөөд түүнийг эргэтэнцэр гэж нэрлэдэг. Өөрөөр органил буюу органоид гэж. Эргэтэнцрүүдийн дотроос нь хамгийн том нь бол эсийн удмын материалыг дамжуулдаг. Удмын материалын ихэнх хэсгийг өөртөө агуулсан. За ийм эргэтэнцрүүдэд тэрийг бол бөөм гэнэ. За мөн эсийн хүнсний нөөц болон шүүрлээс тогтсон төр зуурын бүтэц байдаг. Түүнийг оршихуун гэнэ. За ингээд амьтны эс дээр the animal cell гэж амьтны эсийн ерөнхий бүтцийг харуулж байна. За амьтны эс дээр бүтц нь ийм байдаг байх нэ. За тэгэхээр бид бол одоо семинарын хичээл дээр эдгээр органоидуудын эдгээр амьтны эсийнхаа бүтцийн талаар дэлгэрэнгүй уншиж тэмдэглэж бичих учраас багш нь энийг түр ингээ орхилоо. За дараа нь бол багш нь шалгалт авахтаа яах вэ гэхээр 1 юу вэ? 13 юу вэ? 6 юу вэ? За энэ нь ямар бүтцтэй вэ? Энэ нь ямар үүрэгтэй вэ гэдэг байдлаар асуух учраас та хэд маань энд бэлдэж ирэх нэ. За амьдрал дээр байгаа яг жинхнээр микроскопоор харахад амьтны маань ийм харагддаг байх нэ. За дээрэс нь бид нар одоо англиар бичсэн байгааг харж байгаа. Тэгэхээр англи үгнээс бол айх хэрэг байхгүй. Эдгээрийг хараад уншдаг болох хэрэгтэй. Энэ бол мэргэжлийн нэр томьёо буюу одоо латин нэр томьёогоор бичсэн байгаа. Тэгэхээр эдрийг уншиж мэддэг болох нэ. За тэгээд энд бол одоо амьтны эс байхаа бөгөөд амьтны эсийн гадуур бүрхэгддэг бүрхүүл плазма мембраныг энд задралж харуулсан байна. Плазма мембран нь үндсэндээ 3 давхраанаас тогтдог. Толгой, сүүл гэсэн хэсгээс тогтох бөгөөд уураг, өөгтөс, уураг гэсэн 3 давхраанаас тогтдог гэдгийг харуулсан байна. Энэ бол гадна талын плазма мембраны бүтцийг харуулжээ. За энд зааж өгсөн байна. За энэ бол Golgi комплекс буюу Golgi аппарат гэж ярьдаг.
За энд эндоплазмын тор гэж байна. За энэ жижиг үрлэнцрүүд нь рибосом гэж байна. За энд шингэн нь бол цитоплазм гэж байна. За цельс мембран эсийн бүрхүүл гэсэн байна. За митохондри. За цитоплазм. За дараагийнх нь нуклеус бөөм тий. За дараагийнх нь лизосом гэсэн бүтцтэйгээр байдаг байх нэ. За эсийн оргиноидуудыг үндсэнд нь 3 ангилдаг. Мембрант бус, дам мембрант, давхар мембрант гэж. Дээр дурдсан оргиноидууд маань энэ 3-т ангилагддаг байна. Центроил, рибосом, бөөмхөн, хормотын 3 бол мембрант бус оргиноидуудад ордог байх нэ. Эндоплазмын тор, Golgi аппарат, вакуол, лизосом, леоксисом, плазмалин, периксом нар бол дан мембранд ордог байх нэ. Давхар мембрантт нь болохоор бөөм, митохондри, пластид, хлоропластид, лейкопластид, аромапластид гэх зэргүүд ордог байх нэ. За тэгэхээр эсэд бол ийм олон янзын оргиноидууд байдаг байх нэ. За энэ дараагийнх нь энэ зураг бол юуны зураг вүлээ? Plant cell structure гэж. Ургамлын эсийн бүтэц гэсэн зураг. За энд бол одоо зүүн дээд талд тийм ээ. Ерөнхийдөө бол ургамлын эсийг микроскопоор харахад ингэж харагддаг гэж. За эндээс харахад бол ерөнхийдөө тарст хэлбэрийн 100 дуу ийм эс харагддаг байна. За тэгээ энэ бол давхар мембрантай, давхар хантай ийм байдаг учраас ургамлын эсийн хан бол их хатуулаг байдаг гэж үздэг. За тэгээ ургамлын эс дотор юу байдаг вэ? Нөгөө эсийн бүрхүүл хан бол байна. За түүн дотор нөгөө хагас шингэн маань байна. За цитозол маань байна. За цитозол дотор эргэтэнцрүүд байна. За эргэтэнцрүүд дотор ялгагдах нэг 2-3 онцлог шинж байна. Тэр нь юу байдаг вэ гэхээр пластид байдаг. Пластид нь болохоор нөгөө сая ярьсан хромопласт, хлоропласт, лейкопласт гэсэн ийм пластидууд байна. Ихэнх нь одоо энэ хлоропласт буюу фотосинтез явуулдаг ийм ногоо мөхлөг байна. Мөхлөгт бүтцтэй байдаг байх нэ. За дараагийнх нь болохоор энэ вакуол энэ шингэн. За энэ бол ерөнхийдөө ургамалд залуу эсэнд бол жижиг байх бөгөөд хөгшин эсэнд энэ вакуолын хэмжээ томорч идэг. Илүүдэл болон хэрэгцээгүй бодисуудаа өөртөө шингээж томорсоор байгаад тухайн эс маань өвхөж байдаг гэж үздэг. За тэгээ вакуолтай байна, пластидтай байна. За өөр эсийн ханаараа бол маш цуцгаан гэж хэлсэн тийм ээ. За ийм онцлог ялгагдах шинжүүд байна. За бусад оргиноидууд буюу Golgi аппарат, цитоплазм, митохондри, лизосом, рибосом. За дээр нь эндоплазмын тор тийм ээ. Бөөм, эсийн төв эдгээр бол бүгд байдаг аа. Тэгэхээр амьтны эсэд байдаг бүх эргэтэнцрүүд байх бөгөөд түүн дээр нэмэгдээд вакуол, пластид нэмэгдэж орж идэг байх нэ. За энд бол одоо амьтныхаа эсийг бас муу адил задлаж харуулсан байна. Микроскопоор энэ зүүн доод буланд микроскопоор харахад ингэж харагддаг гэж. Вакуол бол ийм том цэнхэр өнгөөр харуулж байна тийм ээ. За тэгээ хлоропластидууд нь захаар нь байх жишээ нь. Бөөм нь бол энэ үзмэн ягаанаар илэрхийлж ингэж харагдчихэдэг аа. За ийм онцлог шинжүүдтэй харагдчихэдэг байх нь. За хлоропластид түрүүн давхар мембран юм а гэсэн тий гадаад болон дотоод
давхраатай, давхар энэ нухчаануудтай байдгаа гэдгийг бас харуулж байна. Микроскопоор харагдах юм байдгаа. За мөн адил митохондор буюу давхар мембрантай, за нэг олон нухчаатай, тийм ээ. Энэ маань ямар үүрэгтэй байлээ? Энерги их үүсвэрийг бий болгож ГФА-г задалдаг, 3 фосфор дадааныг задалдаг энерги их үүсвэрийг бий болгож эргэтэнцэр юм аа гэж. За эсээ эргэтэнцрүүдийн үүрэг үйл ажиллагаа. Плазмолим нь бол хамгаалах үүргийг үүсгэх бөгөөд бодис энерги солилцоог явуулна. ДНХ нь удамшлын материалыг хадгалах, дамжуулах, уурэг нийлэгжүүлэхэд оролцох бөгөөд энэ нь бөөмөнд дагуулгадана. За цитоплазм нь хамгаалах, бодисын солилцоо явуулах, уурэг нийлэгчэд оролцоно. Эндоплазмын тор нь зөөвөрлөх, уурэг, липид, нүрс усыг нийлэгчэд оролцдог. Голтжи аппарат нь нөөцлөх, эсийн хан лизосомыг үүсгэдэг. Рибосом нь уурэг нийлэгжилтэд бий болох бөгөөд бодисын солилцоог явуулна. Лизосом нь хамгаалах, хэрэгцээгүй бодисыг задлах, зайлуулах үүрэгтэй. Митохондор нь ГФА 3 фосфор дадааныг нийлэгжүүлж, за энерги их үүсвэрийг бий болгох бөгөөд эсийн амьсгалд оролцдог. Бөөм нь удмын мэдээллийг хадгалах, дамжуулах, нөхөн сэргээх, эсийг бүхэлд нь хянадаг. За пластидууд нь фотосинтез, шимт хичээлийн бодисыг хадгалах, өнгө үүсгэх үүрэгтэй. За пероксом нь нүрс усны нийлэгжилтэд оролцох бөгөөд төв вакуул нь ус ба бодисын солилцоог нөөцлөх, илүүдэл бодисыг хадгалах үүрэгтэйгээр оролцдог байх нэг. За эс бүхэн эсээс үүсэлтэй гэдгийг одоо нотлох баримтуудыг ярив. За үүнээс өмнө нь та бүхэндээ сануулж хэлэхэд дээрх амтан ургамлын эсийн ялгаануудыг олж бичиж хүснэгтээр хийж ирнэ. За мөн дээрх эсийн зургийг бас зурж ирнэ. Амтан ургамлынхаа эсийг зурна. За тэгээд ялгагдах онцлогуудыг бичнэ. За хүснэгтээр хийхдээ яаж бичих вэ гэхээр сая багш нь бол үүргийн танилцууллаа, тийм ээ. Давхар одоо хой талд нь юу байх вэ гэхээр тухайн оргиноидуудын бүтцийг бичнэ. За ийм байдлаар хүснэгтүүдэд хийгээд оргиноидуудаа чэйжилж мэдэж авах нэ. За ингээд эсийн хуваагдлын талаар үзье. За эс бүхэн эсээсээ үүдэлтэй. Эсвэл хуваагдлын жамаар шинэ эсийг үүсгэж байдаг гэсэн, тийм ээ. Тэгэхээр эс бүхний эсээс үүдэлтэйг батлах хоёр хуваагдал байдаг. Тэр нь юу вэ гэхээр энэ метоз хуваагдал, миоз хуваагдал юм аа. Эсийн хуваагдлын үр дүнд бол аливаа амьд бие өсөн томорч байдаг, мөн тоо толгой нэмэгдэж байдаг. За энэ талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За эс бүхэн эсээсээ үүснэ. Omnis cellulae cellula Верхов хэлсэн. Амьд амьдаасаа үүсэж амьдрал тасралтгүй үргэлжилдэг санааг эс бүхэн эсээсээ үүсдэг гэдэг санаагаар илэрхийлж болох юм аа. 19-р зууны 2 дугаар хагасд эрдэмтэн судлаач эсийн бүтэц хуваагдлын механизмыг шимтэн судалсан байдаг. 1879 онд Боверн Флеминг нар бөөмөнд тодорхой үйл явдал болсны дараа эс болж хуваагдаж байгаа тухай бичсэн байдаг. 1887 онд Бесман бэлгийн эс үүсэх явцад эс өөр маягаар хуваагдаж байна гэсэн санааг бас илэрхийлж хэлж байжээ. Эндээс үндэслэн эсийн хуваагдлыг тодорхойлсон байна. Тэгэхээр эс маань бол үндсэндээ хоёр янзаар хуваагддаг. Нэг эс 2 болох, нэг эс 4 болох байдлаар хуваагдаж байна. Эсийн тоо олширч нэгэн биеийг одоо том болгож өсгөж байгаа хуваагдал нь бол метоз хуваагдал байдаг. За энэ маягийн хуваагдлын үед шинээр үүсэж буй хоёр эс хэмжээгээр жижиг болохоос гадна
анхдагч эстэйгээ хоромсоомын тоо болон бусад зүйлээрээ яг адилхан байдаг. Удалгүй өсч томроод хэмжээгээр ижил болох болно. Метоз хуваагдлын үед хоромсоон болгон өөрийн хуулбарыг үүсгээд тэнд нэг нэгээр салж шинээр үүсэх эсэд ордог. Учир анх хуваагдалд орсон эсийн хоромсоомын тоо өөрчлөгдөхгүй. Хоромсоом ингэж тэнцүү хуваарлагдахын тулд эхлээд бөөм хуваагдаж, дараа нь эсийн цитоплазм хуваагдах замаар хоёр шинэ эс үүсгэнэ. Олон эс амьтан ургамлын тухайд метоз хуваагдлын дүнд өсөж төлжсөн, шинжлэгдсэн, сэлгэсэн шинэ эс үүсдэг. Метоз хуваагдлын идэвхээр нь тогтон, өсөлттэй, шинжлэгдсэн гэж 3 байдаг. Тогтон эдийн эсүүд нь хуваагддаггүй бөгөөд ДНХ-гийн хэмжээ тогтмол түвшинд байдаг. Жишээ нь төвийн ба захын мэдрэлийн эсүүд хуваагддаггүй. Өсөлттэй эдийн эс нь бүхэл бүтэн амьдралын туршид оршин тогтнох бөгөөд тэдний зарим нь метозоор хуваагдаж олшрох тул эд хэмжээний хувьд томорч байдаг. Жишээлбэл бөөр, дотоод шүүрлийн булчирхай, арга ясны ба зүрхний булчингийн эсүүд энэ өсөлттэй эдийн эсэд ордог байна. За шинжлэгддэг эдийн эс нь байнга метозоор хуваагдаж мөхөж өргөгдсөн эсээ шинэ эсээр сэлгэн шинжилж байдаг. Жишээ нь ходоод гэдэсний салст эпидермис буюу анхдагч бүрхүүлээд чөмөг зэрэг нь бол энэ шинжлэгддэг эсэд ордог байна. Үүний дунд нэг эст бие махбодын биеийн тооны хувьд өсөн олширч байдаг байна. За дараагийнх нь бол миоз хуваагдал. За миоз хуваагдлын үед бөөм дараалсан хоёр шатлалтай хуваагдлаар 4 хэсэгт хуваагдаж хоромсоомын тоо анхны байдлаас 2 дахин цөөрсөн байдаг. Эс анхан шатны хуваагдалд орох үед гомолог хос хоромсоомууд салж нэг нэгээрээ шинэ эсэд орох учраас хоромсоомын тоо диплоид байдлаас гаплоид байдалд шилжих 2 дахин цөөрдөг байна. Иймд энэ шатны хуваагдлыг редукц хуваагдал гэнэ. Цөөрөх, багасгах хуваагдал гэж нэрлэдэг. Дараагийн шатны хуваагдал нь метоз хуваагдлын адилаар хуваагдах бөгөөд хоромсоомын тоог өөрчлөхгүй хуваагдаж гаплоид хоромсоомтой 4 эсийг үүсгэдэг. Энэ шатны хуваагдлыг эквац буюу тэгшитгэх хуваагдал гэж нэрлэдэг. Миоз хуваагдлаар бэлгийн эс үүсдэг бөгөөд тэр зүйлийнхээ шин чанарыг үеэс үед хадгалан үлдэхэд оршдог байна. Эсийн хуваагдалд хоромсоомын онцгой ач холбогдол байна. Хоромсоом удмын мэдээлэл нэг үеэс нөгөө үед амжихыг нөхцөлдүүлж улмаар эсийн бодисын солилцоог зохицуулахад хамжин оролцдог байна. Эсийн хуваагдлын бүх хэлбэрийн үед хоромсоом бүрийн ДНХ хуваарлагдсан хоёр ижилхэн хоймсон полинуклеотидын гинжиг үүсгэдэг. Тэгвэл эсийн мөчлөг хэрхэн явагддаг юм бэ гэж. Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шатыг дараалан өрнөх үйл явц болгож эсийн мөчлөг гэж нэрлэдэг. Энэ мөчлөг интерфаз, метоз гэсэн хоёр шатлалтай явагдана. Интерфаз шат нь бөөм хуваагдаагүй үед явагдах бөгөөд энэ шатанд G1 буюу завсрын үе, митохондри, пластид, эндоплазмын дор Голжи аппарат, лизосом, хөндий цэврүүнүүд үүсэж био нийлэгжил явагдахад рибосом бий болж байдаг. Энэ үед бол эс нь өсөж томордог. За S үе буюу синтезис үе, нийлэгжлийн үе гэж нэрлэдэг. ДНХ-гийн нийлэгжлийн үе гэж бас өөрөөр хэлдэг. G2 үе, био нийлэгжил явагдаж
центроил хувилагдаж хуваагдах гэсэн 3 үе шаттайгаар явна. За ерөнхийдөө бол G1, S, G2 үе маань интерфаз шат юм байна. Интерфазын нөгөө хуваагдлын өмнөх бэлтгэл үе шат гэж ярьдаг. Ийм бай. За бэлтгэл үе шат өнгөрөөд метод хуваагдлаар үргэлжилнэ. За эсийн мөчлөг бол үндсэндээ ийм 4 үе шатаас бүрддэг байна. G1, S, G2, M гэсэн 4 үе шатыг ажилладаг. За энэ За эсийн хуваагдал. За эсийн хуваагдлыг үндсэнд нь 3 хуваагдал байдаг. Аметоз хуваагдал, метоз хуваагдал, миоз хуваагдал гэж 3 үе шатад хуваана. За метоз хуваагдлын эхний үе шат нь бол интерфаз шатыг дамжина. Интерфаз шатн дээр эс хуваагдахад бэлэн болгоход центросом буюу одоо эсийн төв гарч ирнэ. За эсийн төв гарч ирээд бөөм тийм ээ тодорч харагдаж эхэлнэ. Бөөмийн бүрхүүл тодорхой хэмжээгээр багасаж уусаж эхэлнэ. За эсийн төв хоёр тишээгээ салж эхэлнэ. За бөөмөн дотор байгаа хоромсоомууд диплоид бүрдлээсээ салаад нэг нэгээрээ хорматид байдлаар бэлэн болж эхэлж байна. За энэ үеийг бол юу гэдэг вэ гэхээр профаз шат гэж нэрлэдэг. Профаз шатанд эсийн төв маань эсийнхээ туйл руу хоёр тишээ салаад хоромсоомууд нь нэг игнэнд ороход бэлтгэгдээд за эсийн төвөөс хоромсоом руу холбогдсон уцлаг биеуд холбогдож эхэлдэг. За дараа нь метафаз шат орж ирнэ. Нөгөө хоромсоомууд маань мэдээлэлээ солилцоод, удмын мэдээлэлээ солилцоод нэг игнэн жагсна. Эсийн төвөөс уцлагууд эрчлэгдэн мушгирж татаж эхэлнэ. Мэдээлэл солилцсон хоромсоомуудыг анафаз шатанд хоёр тийш нь эрчлэгдэн мушгирч татнаа. Ингэсний үр дүнд телефаз шатанд хоёр эс үүсэх бөгөөд шинээр мэдээлэлээ солилцсон хоромсоомууд бий болно. За эсийн бөөмийн бүрхүүл бий болно. За туйлаас эсийн төв маань тодорно. За ерөнхийдөө бол эс гэдэг хоёр төрөл эс үүсэж байна. Тэгээ метоз хуваагдлын үед бол метоз хуваагдал маань биеийн эсийн хуваагдал гэж үздэг. Эсийн тоо ошрох нөхцөл метоз хуваагдлаар хуваагддаг байна. За метозын 4 үе шатыг зургаар харуулсан бол одоо тайлбарлаж өчжээ гэж. Интерфаз үе шатанд 50 үе гэж нэрлэгддэг. Бөгөөд энэхүү үе шатанд чухамдаа бол 50 биш юм аа. Эсийн ертөнцрүүд нийлэгжиж, эс өсөж томрон, хуваагдахад бэлэн болж, бөөмөнцөр тод харагдах бөгөөд рибосомын материалыг эрчимтэй нийлгэжүүлнэ. ДНХ ба гистон уургийн хувилагдсанаас хоромсоом болгон хоёр хос хорматидууд хэлбэрт шилжин бүтцийг харахад хэцүү болж эхэлдэг. Цаашлаад профаз шат үргэлжлэх бөгөөд эсийн хуваагдлын хамгийн урт үе гэж үздэг. Хорматидууд эрчиж мушгиран богиносож нэвтрах бөгөөд будахад хорматидууд тод харагдах боловч центромер үзэгдэхгүй. Центромер буюу эсийн төв хорматидуудын гурив бол үзэгдэхгүй гэж. За центроилууд нь эсийн туйл руу сална. Энэ маань эсийн төвийг яриад байгаа тийм ээ. Центроил гэж. Эсийн туйл руу салж явна. За нүклийн хүчлийн хагас нь хос хорматидад шилжих учраас
бөөмөнцөр жижигэрнэ. Профазын төгсгөлөөр бөөмийн мембран задарч хуваагдлын ээрүүлэн уцалгууд бий болж эхэлдэг. Метафаз шатанд хос хормотидууд центромерээр ээрүүлэн уцалгуудад бэхлэгдэн эсийн бүслүүр шугам жигдрэн жагсаж энэ үед хоромсоомын тоо хэлбэр хэмжээг судлахад тохиромжтой болж харагддаг. Анафаз шатанд том богино хугацаанд үргэлжлэх бөгөөд центромер болгон хоёр салж ээрүүлэн хоёр уцалгуудаараа даган эсийн хоёр туйл руу татагдаж эхэлдэг. Хос хормотид салж центромертэй чирэгдэн эсийн хоёр туйл руу хөдлөх бөгөөд хормотид биш хоромсоом гэж нэрлэгдэхээр болсон байна. Телофаз шатанд хоромсоомууд эсийн туйл руу хүрч эрчлэлтэнд суларч уртассан нарийсаар харагдахгүй шахуу болж интерфазынхаа байдалд эргэж ордог. Ээрүүлэн уцалгууд задарч центроил эргэн хувьсна. Эсийн хоёр туйлд хоромсоомын эргэн тойронд бөөмийн бүрхүүл үсч бөөмхөн эргэж бий болдог. Телофазын шатын төгсгөлд цитокинез бий болно. Метаз хуваагдлын эцэст нь шинээр үүсэх эсийн хоромсоомын тоо хуваагдалд орсон эсийн хоромсоомын тоотой адил байх бөгөөд интерфазын бөөмийн ДНХ нийлэгжин хос хоёр хормотид үүсгэх замаар хоромсоом өөрийнхөө хуулбарыг бий болгосон байдаг. Метазоор үүсэх эс болгон ижил хоромсоомтой байдаг бөгөөд генетикийн тогтворт байдлыг хадгалах өндөр ач холбогдолтой. Мөн хуваагдлын үр дүнд бие махбодын эсийн тоо олширч өсдөг юм. Олон амьтан ургамлын бэлгийн бус үржлийн нэг хэлбэр бол метаз хуваагдлаар үүждэг юм. Тиймээс метазын үр дүнд эд эрхтний үхэж өргөдсөн хэсэг нь нөхөн төлжиж хөгшөрсөн хэсэг нь шинжлэгдэн сэлгэж байдаг байна. За дараагийнх нь миоз хуваагдал. За миоз хуваагдлыг ерөнхийдөө бол бэлгийн эсийн хуваагдал гэж нэрлэдэг. Миоз хуваагдал нь үндсэндээ хоёр хэсгээс бүрддэг. Миоз 1, миоз 2. За тэгээд миоз хуваагдлын үед бол интерфаз үе шатыг дамжихгүйгээр шууд хуваагдаж эхэлдэг. За профаз шатанд юу үүсэж байна вэ? Энэ зурагнаас хараарай манайхаа. Профаз шатанд эсийн төв бөөмийн бүрхүүл хайлж урсаж эхэлж байна. Тийм ээ. За нөгөө харагдахгүй байсан хормотидууд тодорч гарч ирж байгаа. За эсийн төв бий болж гарч ирнэ. Хуваагдал бий болоход эсийн төв бий болж ирдэг. Центроилууд нь бий болж ирдэг. За тэр хоёр эсийн төв маань эсийнхээ хоёр туйл руу явж эхэлж байгаа. За тэгээд хормотидууд тод харагдана. За профаз 1 үе шатанд 5 үед хуваагдаж идэг. Лифтотын нарийн утас, зиготын нийлсэн утас, бахитын бүдүүн утас, диплотын хоймсон утас, диакинез холдон салалт явагдаж ингэж үйл явц нь явагдаж байна. За хоромсоом эрчлэгдэн богиносож үзэгдэхгүй болох бөгөөд шүр маягтай харагдах бөгөөд энэ нь түүний хромомер юм аа. Эрчлэгдээгүй хэсэг нийлж шүр мэт харагддаг юм. Нэг нь ихээс нөгөө нь эцгээс ирсэн гомолог хоёр хоромсоом ойртон бүх уртаараа нийлдэг үзэгдлийг конюгац гэнэ. Конюгац болсон хос хоромсоомыг бивалент гэх бөгөөд бивалент байдалд орсон хоромсоом улам бүр мушгирч эрчлэгдэн бүдүүрхийг бахитер гэнэ. Бивалент үүсгэсэн гомолог хоромсоомууд зарим газраараа холдон хөндөрдөг гомолог хоромсоомууд хിവэр үлддэг байна. Энэ нь чагт маягтай харагдвал хязам гэдэг. Хязам нь үүссэн хэсэгтээ гомолог хоромсоомууд материалаа солилцсноос
нэг хоромсоонд эцэг эхийн генетик материал холилдон байрлах үзэгдлийг кроссинг овер гэнэ. Гомолог хоромсоомод холилдон хөндөрж ганц хязантай чагт 2 хязантай цагираг 3 хязантай огцоо үүсгэн байрлаж байдаг. Ийхүү профаз нэг үе шатуулсан. За энэ зурган дээрээс эсийн туйлаас уцалган биеуд бий болоод нөгөө хоромсоомуудтайгаа холбогдож эхэлж байгааг харж байна. За энэ дараагийн зурган дээр хэсгээс харахад бол нөгөө бөөмийн бүрхүүлүүд бүр уусаж алга болж байгаа харагдж байна. За мөн хоромсоомууд хоорондоо холбогдож байгааг харж байна. За метафаз шат. Метафаз шатанд хоромсоомууд одоо нэг игнэнд орж байгаа. Тийм ээ. Тэгээд удмын мэдээлэл энд солилцож байгааг харж байгаа хаа. За удмын мэдээлэлээ солилцсон хоромсоомууд анафаз шатанд яаж нэг эсийн туйл руу татагдж байгаа. За ингээд телефаз нэг шатанд хоромсоомууд одоо уусаж бий болон одоо бөөмүүд маань эргээд бий болж байгаа. За гисэн хэдий боловч энэ маань яах вэ гэхээр цаашаага дахин хоёр хэсэг салахгүйгээр дахин хуваагдана. Тэрийг юу гэдэг нь вэ гэхээр миоз 2 хуваагдал гэж үзэж байна. Яг саяны эхний ярьсан шиг миоз 2 хуваагдал нь одоо дахин хуваагдана. Метоз хуваагдлын шиг хуваагдана. За интерфаз 2 шат. Амьтны эст ажиглагдаг бөгөөд хамгийн онцлог нь S үе байдаггүй юм аа. Үүнтэй уялдан ДНХ-гийн цаашид нийлэгждэггүй бөгөөд миоз 2 хуваагдлын үед механизм нь метозын үеийнхтэй адилхан байна. Миоз 1 хуваагдлаар үүссэн хоромсоомын хос хормодуудад 2 хуваагдлаар салж шинээр үүсэх эст нэг нэгээрээ очно. За профаз 2-ын үргэлжлэх хугацаа телефаз 1-ийн хугацаатай уруу хамааралтай буюу маш хурдан хуваагдана гэж. Бөөмөнцөр бөөмийн мембран задарч хормодуудад богиносон нэвтрэн центроилууд эсийн 2 туйл руу шилжинэ. Ээрулийн уцалгууд үүснэ. За метозынхтай адилхан учраас яаж гэнэ? Нөгөө нэг игнэнд орно, мэдээлэлээ солилцсон, эсийн 2 туйл руу татнаа гэж. За метфаз 2 хуваагдалд хоромсоомууд эсийн бүслүүрийн хэсэгт байрлах бөгөөд центромерууд нь хуваагдаж хоёрлсон бүтцийг үүсгэх бөгөөд үүний дунд хоромсоом болгон өөрийн гэсэн центромертэй болж эхэлнэ. Анафаз 2 шатанд центромерууд хуваагдахад ээруулэн уцалгууд тэднийг эсийн эсрэг 2 туйл руу чирж эхлэх бөгөөд нэг нь нөгөөгөөсөө салсан хормодуудад центромертэй татагдан эсийн туйл руу дөхөж эхэлнэ. Телефаз 2 шатанд метозын телефазтай тун төстэй бөгөөд хоромсоомууд эрчлэлтэн суларч үзэгдэхээ болох бөгөөд гаплоид хоромсоом бүхий бөөм болгоны эргэн тойронд мембран бүрэлдэн бий болж эцэст нь цитогенез болсны үр дүнд 4 шинэ үс үүснэ. За 2 миоз 1-д 2 эс үүссэн бол миоз 2-оор 4 шинэ эс үүсдэг байх нэ. За миоз хуваагдал миозис гэсэн үгнээс гаралтай бөгөөд цөөрөх, багасах гэсэн утгатай үг юм аа. Хоромсоомын тоо 2 дахин цөөрч диплоид бүрдэлтэй 2N байдлаас гаплоид бүрдэлтэй N байдалд шилжсэн бөөмийн хуваагдал хэлбэрт орно. Тун товчоор хэлэхэд миозын үед хуваагдалд орж байгаа анх дахь эсийн хоромсоо
ганцхан удаа хувилагдсан хормотидуудыг үүсгэх бөгөөд дараа нь эс болгон түүний бөөм дараалсан 2 хуваагдлаар хуваагдаж гаплоид тооны 4 эсийг үүсгэдэг. Зурагт ганц хос хоромсоомоор жишээ үзүүлсэн. Эндээс харахад миоз хуваагдлыг үндсэн 3 шаталтаагаар авч үзэж болох юм. Нэгдүгээрт хоромсоом болгон митоз хуваагдлын үеиг шиг хувилагдсан хос 2 хормотид үүсгэж болно. Хоёрдугаарт миозын 1-р хуваагдалд явагдах хоромсоомууд нь нэг нэгээрээ сална. Миоз 3-дугаарт миозын 2 дахь хуваагдалд болоход хос хормотидууд нэг нэгээрээ салж ганц гаплоид хоромсоом бүхий 4 шинэ эс үүсгдэг. За тэгвэл миоз хуваагдлын ач холбогдол нь юу вэ гэж. Бэлгийн үржлийг нөхцөлдүүлэх буюу миоз хуваагдлын эцэст гаплоид тооны хоромсоомыг агуулсан 4 шинэ эс үүснэ. Эрийн бэлгийн эс нийлж үр тогтоход дахиад диплоид тооны хоромсоомтой эвсэл үр үүсдэг. Энэ нь тодорхой зүйлийн хоромсоомын тоог тогтмол байлгах механизм болдог бөгөөд хэрэв миозын ийм механизм байгаагүйсэн бол үр тогтох тоолонд шинээр үүсэх үед хоромсоомын тоо 2 дахин улширсаар хязгааргүй өссөөр биологийн тодорхой зүйлж оршин тогтнох боломжгүй байжээ. Тэгэхээр миоз хуваагдлын үр дүнд бол бэлгийн эсийн хуваагдал дээр хүний биеийн хоромсоом 2 дахин багасдаг. 2 дахин багассаны үр дүнд эм эцэг эх биеэс ирсэн хоромсоомууд нийлж хүний 46 хоромсоомыг бүрдүүлдэг байна. Эхээс 23 хоромсоом, эцгээс 23 хоромсоом иржээд 46 бол. Хэрвээ тэгэхгүй бол 46 нь олшроод 92 нь олшроод гэх мэтчлэнгээр яваад нэг өсөндөө хүн гэдэг зүйлийн амьд бий байхгүй байх гэсэн байна. Тэгэхээр миоз хуваагдал бол ийм нөхцөлийг бүрдүүлдэг байна. За хоёрт нь генетикийн шинэ мэдээллийг үүсгэдэг. За хоёр дахь нь генетикийн шинэ мэдээллийг үүсгэх. Миоз хуваагдлаар үүсэж байгаа бэлгийн эст генийн шинэ найрал бий болж энэ нь үр удамд генотип болон фенотипийг өөрчилдөг. Генийн ийм шинэ найрал нь 3 янзаар илэрч байна. Гомолог хромосомод салахад хос аллелууд мөн салж шинээр үүсэх гаметад нэг нэгээрээ хуваарлагдана. Метафаз 1 ба метафаз 2 үед хромосомууд эсийн бүслүүр хэсэгт эгнэн байрлахдаа аль нь дээрээ аль нь доороо байх нь тохиолдлын маягтай байдаг. Дараа нь анафаз 1, анафаз 2 дээр гомолог хромосомод холдон салахад хромосомуудын шинэ сэлгээ үүсэх бөгөөд үүний үр дүнд эсийн туйлд орчиж байгаа хромосомуудын зарим нэг нь ихийнх, зарим нэг нь эцгийн хромосом болж очдог. Гуравт нь профаз 2-ын үед гомолог хромосомуудын хооронд бий болсон хиазмын улмаас ихэвчлэн кроссонговер үүсдэг байна. Кроссонговерын үр дүнд хромосомын доторх генийн шинэ найрал, шинэ үүсэл бий болж хуучин хамсал бүлэг өөрчлөгдөж шинжлэгддэг байна. За ингээд гэрийн даалгаварт бол миоз хуваагдлын ялгааг гэртээ бичиж ирээрэй. Хүснэгтээ хийж ирээрэй. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.